Тэгээ энэ стандарт бол үнэхээр чухал л да. Тэгээд хамгийн бодит жишээ бол та бүхэн маань бүгд л мэдчихэж байгаа. Олон улсын стандартыг авч хэрэгжүүлдэг мөртлөө манай 5-7 түлш компани өөртөө МНС шахмал түлшний стандартыг батлаад тэрийг хэрэглээд энэ Улаанбаатар хотын 21 аймгийн одоо ялангуяа энэ Улаанбаатар хотын утааг ингээд бүр ингээд 50 туудсан байхгүй. ISO бариаг гадны ямар ч стандарт бариаг өөртөө зориулаад стандарт батлаад тэрийг хэрэгжүүлээс. Тэгэхээр энийг бол сайжруулах нь бол чухал шаардлагатай. Тэгэхдээ нөгөө талдаа аль салбартаа намсаахан сайда аль салбар дээр нэг айгүй сайн бодоорой. Барилга дээр ихэд 2 давхар байшин дээр яах юм бэ? 9 дээр яах юм? Нөгөө 20 дээр яах юм те? Зам барилаа гэхэд 2-ыг нэтээ зам дээр яах юм? 4 дээр яах юм? Урдны зам дээр яах юм гэдэг стандартуудыг тусад нь шаардлагын дагуу тавьж өгөхгүй бол яг зүгээр нэг энгийн нэг 4-ыг нэтээ зам дээр урдны замын стандарт тавьчих тэрийг нэхэд ивэл ажил явахгүй шүү. Айгүй сайн бодоорой л гэж захий та. За, Шадар Амар сайхан хариулъя. За, очрот гишүүний хэлж байгааг үнэ. Одоо яг энэ нэгээрээ л бүгдээрээ ерөөсөө энэ өнгөрсөн хугацааны алдаа оноо тэгээд асуудал хүндрэл ирээдүйн одоо сорилт бэрхшээл болсон олон асуудлуудаа нэг мөр ойлголцоод нэг мөр цэгцлээд ямар нэгэн одоо нуглаа нуугдмал зүйл байхгүйгээр бүх оролцоо хяналт дээрээс нь хэрэгжилт илт толд одоо нээлттэй байх хэмжээнд асуудлуудаа яриад ангилж ялгая гэж. Яг одоо ингээд цахилгааны утас нь ямар байх? Тэр барьж байгаа барилга нь хөөс байх юм уу, шатдаг хөөс байх юм уу, эсвэл одоо галт төсвөртэй бусад материал байх юм уу? Зургаа шатдаг одоо галт төсвөртэй чулуун дулаалга хичээд хийхээрээ зардлаа хэмнээд хөөс болгочдөг тэр нь барьж дуусаагүй байх шатдсан олон одоо гашуун түүхүүд бидэнд биш үү? Өнөөдөрт хүртэл одоо хаасаагүй бий болж байна. Замд ид үтсийн асуудал байна. Нэг зүйлээ хийчихэл дахиад нураадаг байх уу, эсвэл нэг мөр цэгцэл